За Сиам хотын City Wall гэдэг энэ том бүтэн үлдсэн том хэрэмдэр ирсэн байна. За энэ хэрэм бол дэлхийн бүтэн үлдсэн хамгийн том хэрэмүүдийн нэг. Олон жил буюу 1300 улс байгуулагдаад 1370 оноос эхлээд 1378 оны хооронд барьсан. Одоо 1580-ад онд бас сайжруулж өлөөгийн төрхөө олсон юм байна. Энэний гол онцлог нь одоо хотоо хамгаалах гэж барьсан. За тэгээд дөрвөн талд нь дөрвөн том сүм сувраг барьж одоо Bell Tower буюу одоо хонхны сүм бөмбөрдөг сүм дайсаа ирэхээр дуургадаг. За энэ хэрмийн онцлог нь 12 метр өндөр, 12-оос 14 метр өргөн ийм юм байна. За урт нь бол нийт урт нь 13.7 км юм байна. За ингээд би одоо өөрөөр хэлбэл 12 метр өндөр хэрмэн дээр явж байна гэсэн. Дөрвөн унцаа хаалгатай за жижиг хаалгууд байгаа. Тэгээд зүүн өмнөд урд хойд гэдэг хаалгатай бид хамгийн ороод үзэмжтэй хаалга. Southgate буюу өмнөд хаалга. Тэрүүгээр орж ирсэн. Ингээд за энэ хажууд нь сүм байна. Ийм бичтэй юм байна. Бүтэн үзэх юм бол 4 цаг орно гэсэн. Дугуугаар үзэх юм 2 цаг. Үндсэн гол өөрийнх нь сонирхлоор гол зүйлүүдийг аваад явах бол өөрөө зарцуул цаг хугацаа зарцуулна. Ийм байна.